За саяны шинээр бүртгэсэн иргэнийг зээлдэгч хэсэг дээр дараад регистрийн дугаараар нь хайж үзцгээе. За ингээд дэлгэрэнгүй мэдээлэл нь харагдаж байна. За энэ иргэн дээр шинээр зээл бүртгэж үзье. Ингийн тулд Excel руугаа ороод зээл гэдэг дээр дараад иргэний регистрийн дугаарыг оруулаад эдгээр одтой хэсгүүдийг бүглэнэ. За би өөрчлөөд бүртгэсэн байна. Олгосон зээлийн хэмжээ нь 4 сая. Үлдэгдэл 0, валютын ханшийг 1. За энэ зээлийн үүсэл хавсралт 5 гэдэг маань Annex 5 гэсэн үг. Annex руугаа ороод хавсралт 5-ыг хараад сонголтоо хийнэ гэсэн үг. За гих мэтчлэн мэдээллүүдэд бүглэнэ. Зээл олгосон огноо, төлөгдөх огноо, валюта сонгоод хамгийн сүүлд үйлдэл гэдэг дээр шинээр зээл бүртгэж байгаа учраас нэмэх гэдэг сонголтыг сонгоно. За зээлээ бүглэсний дараа зээл төлөх графикаа бас бүглэнэ. Зээлийн гэрээний дугаар гэдэг дээр саяны үүсгэсэн зээлийн гэрээнийхээ дугаарыг бичээд одтой хэсгүүдэд бүглөөд үйлдэл хэсгээр нэмэх гэдэг сонголтоо сонгоод хадгалаад гаргана. За хадгалсны дараа файл оруулах хэсэг дээр саяны файлаа сонгоод үргэлжлүүлэх товчийг дараад хадгалах товчийг дарж мэдээгээ нийлүүлнэ. За одоо алдаа зааж байна. За алдаа гэдэг хэсэг хамгийн сүүлд байсан. Алдаа гэдэг хэсэг дээрээ саяны алдааны кодоо бичээд хайцгаая. Тухайн зээлдэгч банк санхүүгийн байгууллагатай холбоотой этгээд бүртгэгдсэн байна. Апдейт хийнэ үү гэж. За тэгэхээр өмнө нь нэмэх гэж бүртгэгчээд үйлдэл маань нэмэгдсэн байгаа учраас засах гэдгийг заавал сонгоод хадгалаад гаргана гэсэн үг. За одоо эхнээс нь дахиад файл оруулах, файлаа сонгоод үргэлжлүүлэх, хадгалах товчийг дараад за энэ бас иргэнийх энэ хэсгийг бас нэмэх засах болох юм байна. За үргэлжлүүлэх товчийг дараад хадгалах товчийг дараад за ингээд амжилттай хадгалагдлаа. За хамтдаа одоо шалгаж үзье. Зээлдэгч регистрийн дугаар. За ингээ үүргийн мэдээлэл дээр саяны бүртгэгдсэн зээл маань ороод ирлээ гэсэн үг.